Юу подкастуудыг чинь би хичээлдээ явах юм маань нүрэ бодож байхдаа амар подкаст сонсдог байхгүй юу? Нэрийг нь болохоор духан дээр үнсдэг залуу. гарч дээр нь болохоор нүрэ бодож байхдаа сонсох подкаст гэдэг тавьчих юм уу гэж. Тэгээ надаа ер нь гэтээ камер руу харж ирснээс л ингээд чамруу ингээд хараа ирсэн аа. Энд хоёулаа ингэж хараад ярьж болно шүү. За тэр тний юм шүү. Сайн байна уу гэж байна. За сайн байна. Манайс бит хоёр нийлээд өнөөдрөөс ерөнхийдөө ингээд найзуудын тухай, эрүүл харилцааны тухай ч юм уу юм хөөрхөн подкаст хийхээр шийдсэн байгаа. Хамгийн анхны подкастын сэдвэр болохоор ер нь бол situationship болно. Өмнөх байсан харилцааныхын талаар манайз бас ярина. Би болохоор story дээр одоо question Q&A тавьсан байхгүй юу? Тэгээ энэ дээрээс хүмүүсийн ирсэн түүхүүдийг бас бүгд уншиж үзэх байгаа. 18-аас 25 насны хүүхдүүдэд ер нь бол зориулсан подкаст гэж хэлж болно. За. Яахныхан. За надад тохиолдсон нэгэн түүхийг ярья. Энэ нэг сонирхолтой түүх байдаг байгаа. За хамгийн анх яасан бэ гэхээр нэгэн залуутай танилцаад яг хоо найзаараа тэр зүгдэг лээ. Дамжуулж танилцсан. Тэгээ найзаараа дамжуулж танилцж исэн. Тэгээд сайн болцсон гээд араас гүдэг байваа. Цэцэг мэцэг өгөө. Тийм. За тэгээ бүгдээрээ Б гэж нэрчээ. Иргэн Б гэж нэрчээ. Иргэн Б шүү. Тэгээд Иргэн Б яадаг байсан бэ гэхээр за яг хоо ер нь ингээл араасгүйгээл харьцаж марцдаг байваа. Тэгээд нэг өдөр би найзуудтайгаа гараад найзуудаа гарсны дараа өөрөө би тэдэг ирээд тэгээд хүргэж өгсөн бохгүй юу. Тэгээ хүргэж өгөхдөө би нэг найзаагаа оруулж өгөөд тэгээ манай эмэгтэй сайн найзыг тэр залуу Иргэн Б оруулж өгсөн юм аа. Тэгээд яг хөө юу ч болоогүй юм шиг гарч ирээд харьцаасан бохгүй юу. Тэгсэн чинь маргааш нь ингээ манай найз над руу залгаад нэг сэнэн аимшигтай. Би найз юм шүү. Өөр найз шүү. Манай өөр найз шүү. Аимшигтай мэдээд болгоо. Юу гэсэн чинь нөгөө ингээд банд чинь оруулж өгч явахдаа духан дээр нь үссэн гэсэн. За лифтэн духан дээр нь үссэн гэсэн. Юу бултах зайгүй шүү. Шоп духан дээр нь үссэн айсан бохоо. Аха. Үнэхээр сонирхолтой. Тэгээ би шууд ингээд тэрийг сонсч шоконд ороод шууд ингээд өөрлөн залгаад хүү чи ингээ манай нэз ингээ үнссэн биш үү тэгсэн биш үү гэд тэгсэн чи тийм би үнссэн. Би үнссэн. Зүгэл духан дээр нь үнссэн. Тэр тийм амар юм одоо хэцүү асуудал юм уу гэж мэгээ за урдаас тэгээ ингээ би чин бүр ингээ шоконд ороод тэр хүний хувьд бол ингээд харьцаж байгаа араас нь гүйж байгаа одоо ингээд охиныхоо найзыг нь үнсэх бол хэвээ асуудал юм байлээ шүү. Юу би ингээд маа найз руу бичсэн чатыг би уншсан хгүй юу. Ингээ харсан чи маа найзыг бүр ингээ амар gaslight хийсэн зам. Ингээ би баг ингээ чиний араас амар ингэж гүдэг. Тэ ингээ чи намаа ингээ барыг тоодгүй. Тийм болохоор би ийм үйлдэл хийсэн мэсэн ухааны бичсэн. Тэгээ би бүр гайхаад юу гэсэн юм бэ? Тийм байж болохгүй үстэй бүр. Эргүү мал шиг ста нэрээ чиний араас гүйж юм. Харин тийм. Тэгээ өөрөөхөө за окей энэ хүн угаасаа болохгүй мэн, бүтггүй мэн гэд яг харилцаагаа дуусгасан бохгүй юу. Тэгээ би яг дараа нэг амар юм олж мэдсэн. Бүр амар. Тэгээ угаасаа тэр үннийг яг эртгэл шиг мэдээд яг зайгаа барьсан үнэхээр зүг байсан бохгүй юу. Тэгээ яагаад гэсэн чин өмнө нь ингээд нэг охинтой үерхдэг байсан гэсэн. Тэгсэн чин ингээд бөөнөрөө яг гадаадд сурдаг заяа. Тэгээд гадаадд хаана гэдгийг нь хэлээд яг гадаадд сурдаг. Тэгээ ингээд бөөнөрөө нийлдэг хэдээрээ ингээд яг бар орсон юм байна л та. Тэгсэн чинь ингээд бааранд нөгөөх чинь ингээ нэг юм хятад юм огтноо заяа дайраад байсан гэсэн заяа. Найз охинтой найз охин нь ингээд цуг байсан заяа. Тэгчээд ингээд өөр охин руу дайраад тэг үнсэж мүсэдсэн гэсэн заяа. Тэгээд хөгтөн найз охин хараад янз бүр болдгоо юм. Харин тий тэгээд найз охин нь ингээд сонирн болчоод гарч ирэнгүүтээ өөрт нь хэлсэн гинэ. Чи ингээд өөр охин руу ингээд дайраад ингээд тэгээд мэгэд гэдгсэн чинь нөгөө найз охин нь бишээ найз охин нь тэгээ хэлсэн чинь нөгөөх чинь ингээд юусэн гэлээ шууд алгадаа хийсэн гэсэн заяа. Найз охин уу? Тэгээ найз охин алгадаад хайчихсан. Охтууд алгадаа хийсэн мó. Тэгээ яг бүгдээрээ угаасаа яг ууцсан байгаа. Тэгээд найз охин алгадаад хайчихсан. Тэгснээ алгадангуудаа юу гэж хэлсэн бэ гэхээр амар новшин заяа. Юу гэсэн бэ гэхээр чи уурлаад би уурлж болдгоо юм уу? Чи ингээд орилж чарлаад аашлаад би болдгоо юм уу? Чи ингээд би тэгж болдгоо юм уу гэд найз охиныхоо урдаас тийм амар юу юм биш үү? Ер нь хүний амар gaslight хийдэм биш үү? Ааха. Чи ингэсэн болохоор би инглээ. Тий. Гэтэ миний бодлоор юу гэж бодох юм? Одоо ингээл ойрын үед эмэгтэй хүмүүс ч амар юм эмэгтэйлэг нэрэг одоо black cat energy гэдэг амар ярьдаг болсон шүү дээ. Тэнгүүд миний бодлоор уусаал манай ерний өмнөхөөс
ингээд амтан ч гэсэн эрэгчин амтан нь эмэгчин амтангаа одоо юу ахын тулд гайхшруулахын тулд өөртөө татахын тулд тогос могос ч өдөөд илгээл ингээд. Энэ бол эрэгтэй хүн илүү хүчин чармайлт хийдэж штэ. Тех ёстой штэ. Хамгийн сонь. Тэгээд мэдгүй миний бодлоор тэр хүн болохоор эргэн бэ болохоор жоохон тестостерон эрэгтэйлэг энерги жоохон муу хүн байсан болов би бодоод байна. Тэгээд ерөөсөө ингээд өөрхөн ирэх шиг амар боддог юм шиг санагдсан байхгүй юу надаа. Ягаад тэгэхээр ингээд ерөөсөө юм л бол бусдад ингээд буруу өгөөл тэнгуүтээ яг энд нь юун дээр мэдгдсэн бэ гэхээр яг нэг харьцаад нэг дүнгиж хит тонжсэн аахгүй юу. Тэгчээд чи намайг ингээд юу гэж боддیں۔ Гэт надаас тэгсэн заяа. Тэгэхээр нь би зүгээр харьцаж байгаа хүн гэдгсэн чинь ууралж мурлаад гомдож наачдیں۔ Тэгээд ингээд за энэ ерөөл нэг жоохон бүтэхгүй хүн байна да гэж яг анханаас тэгэх юм бодол суцсан байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө ингээд араас гүйж байгаа болохоор ерөнхийдөө ингээд мэдээж ажиллаж байгаа штэ. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд яг тийм үйлдэл хийсэн. Тэгтээ ерөөсөө өөрийнхөө бурууг ухаараагүй нэг тийм хүн байсан да гэт. Гэтэ намайг ингээд анх тэр хүнтэй ингээд харьцаж эхэлж байхад яг ийм эрэгтэйлэг бус нэг иймэрхүү яг red flag юм шинж тэмдэг гарч ирж ирсэн үү ер нь? Тийм үү? Ер нь ингээд эхэндээ бүр өстө амар төгсгөн шиг гэсэн за. Би өстө амар эмгтээчүүдийг хүндэлдэг. Би өстө эмгтээ хүнийг амар хайрладаг. Тэгснээ ингээд эмгтээ хүнийг гомдоожсноос баг ингээд өөрөө баг ингээд шархалж үлдсэн дээрмээр өөрийгөө гомдоосон дээрмээр гэл. Тэгэл өстө эмгтээ хүн гэдэг чинь баг л өстө бурхан ухааны ингээд нэг тиймэрхүү байдаг заяа. Тэгэл за окей. Ер нь энэ үний ингээд бодол бас дэжгүн биш үү гэд бодож исэн чи тийм биш байсан заяа. Тэгээ ер нь яг ингээ хугацаа өнгөрхий хэрээр яг тэр хүний хамаг юм мэдрэгдээд нөгөө таран танигдаад гэдэг лөө. Таран танигдаад. Чи яг ингээд эртхэн ингээд ийм муухай зан чанарыг хараад болсон байна тий. Бүр үерхэж мөөрхээд тэгээд одоо юу гэдэг хүмүүс чинь ингээ хэдэн жил болсон ч танигддаг хүмүүс байдаг шүү дээ. 4-5 жилийн дараа л яг жинхэнэ түрхэн гарч ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Аль хэдийн юу гэдэг нэг гэрт ороод хүүхд болсны чин дараа ийм үдэл гараад ирсэн бол яа. Амар өстэй. Йоо тэгэл гар хурж мөрөл ёо амар хагас тэгтээ бүр юу гар хүрдэг байсан гэд тэрийг ингэ сонссны дараа ямар мэдрэмж төрсөн. Ер нь чи ингэ тэрнээс юу мэдэж авав? За миний мэдэж авсан юм гэвэл заяа. Ерөнхийдөө октоодыгаа битээ ингэж хүнтэй яарч үерхээрээ гэж ер нь аюу амар бодсон. Тэгээд амар маш азтай байсан тулдаа тэгээд газ тэр зан чанарыг олж хараад байсан биш тийм үерхээс өмнө. Тийм. Тэгээ ер нь бол ингээд тэр хүнийг амар сайн мэдэх ёстой, ажиглах ёстой. Тэгээд бас дээрэс нь өөрийнхөө найзуудтай байхдаа ямар байна? Тэгээд бас ингээд чиний найзуудтай ингээд байхад тэр хүн ямар ааш хараншинтай яг ямар байна? Аав ээжтэйгээ яаж харьцаж байна? Гэр бүлийнхэнтэйгээ яаж харьцаж байна? Яг тэндээс нь ер нь эрэгтэй хүнийг амар мэдэх ёстой юм шиг санагдсан. Тэгээ ер нь бол ингээд амар хурдан ингэж үерхэх биш. Амар сайн тэр хүнийг эхэлж мэдээд таниад тэгжиж за энэ хүн дэжгүй мэн да гэж бодсныхаа дараа үерхүүл амар зүгээр санагдсан. Тийм шүү. Болохоор 20-тэй хүн бицэн гинэ. Нэг залуутай анх 4 жилийн өмнө танилцаад ардаас гүйдэг байсан. Сүүлийн 2 жил situationship энэ хүнтэйгээ ороод зүгээр намайг үнэхээр зөв хүн юм байна гэж бодтол минь хайрладаг байсан. Гэвч саяхнаас нэг зүйлийг мэдж авсан. Надтай ярьж байхдаа экс нь хүрээд үг гэхээр хүргэж үг гэхээр хүргцэн. Тэр үед би залхахад надад худлаа ярих янз бүр октоудаараа бэлгийн харилцаанд орчоод хээв нэг ийм тийм гэж найстайгаа ярих body count үнэхээр их. Миний зургийг найз руугаа явуул гэх мэт үйлдэл хийсэн байсан. Би шууд блок хийгээд алга болсон. Энэ нь үнэн бисдээ сүүл сонсоход чамайг уурлна гэд хэлээгүй гэх мэтийг хэлсэн. Жиж би 20-той чацуу зөвлөхөө гинэ. Йоо. Бэтээ үерхэж явах хугацаанд X-тагаа хүргэж өгч мөг харилцаатай тэгснэ давхар ингээд өөр X нь одоо юу гэдэг ингээд хамт байж ахна X нь гэнэ залгаал хүргээд үг гингүүд хүрээд өгчдөг. Тэгэл амар их body count ихтэй тэгснэ найз руугаа өөрийнх нь зураг мургийг явуулж муулдаг. Энэ юу л вэ? Яг муухагаар хэлж магадгүй. Гэхдээ нач бол үнэхээр хог шар юм шүү. Үнэхээр хог шар байна. Би ерөөсөө мэдгүй надад бүр ингэ хэлэх үг олдохгүй байх юм бүр. Надаас хэлэх үг олдохгүй байна. Яг юу вэ? Тэгэл X чи таалагдаад идэв бол X-таgal буцаа нийлээчтэй.
Юу дахиад өөрөө бохот дуу иргэцэд гэснээр X mix та гарчиж мэрц. Хэв нэг юу ирэн шинжгүй. Нэзүүд толсон юм шиг бараг X тагаа. Андууд толсон тий. Нөгөө зөвч мөгөөл. Бисгүй энэ дээр би бүр яг юу хэлэх мэдтгүй чи яг юу хэлмээр байна. За охтуудаа үерхэж байгаа, харьцаж байгаа эрэгтэй хүн чинь нэг л удаа ийм шинж гарах юм бол шууд зайгаа бэр. Уучлалт гуйсан ч гэсэн дахиад хийхгүй байх гэсэн юм байхгүй ш. Нэг удаа тэгсэн юм чи дахиад тэгнэ штэ. Аа. Надад бүр хэлэхгүй болтгоо. Надад ч зүр хэлэхгүй болтгоо. Уусаа ямар ч өмөрөх шалтгаан уусаа байхгүй. Бэлгол хэрэгтэй. Тэг ингээ эрэгтэйгийнхэн талаас бодоод ойлгоё гэсэн ч бүр үнэхээр ойлгохдохгүй байна. Гэхдээ надад ингээд ээжигээ хүндэлдэггүй эрэгтэй хүн иймэрхүү байд юм шиг санагдаад байдаг ш. Ээжигээ хайрладгүй, ээжигээ хүндэлдэггүй. Гэтэ 2 жил situationship байсан хэр тийм удаан бас бүр л юм шүү. Энийг яг бичиж байгаа охинд гэж хэлэхэд хаяач бүр хай чамайг бүр зөндөө олон удаа гомдоосон байна, шархлуулсан байна, муухай юм зөндөө хийсэн байна. Миний хувьд бол ер нь ихэндээ бол тэднийг төвчээд тэсэд байгаад идэг байсан юм шиг байна те. Гэхдээ тийм төвчээр нэгт чинь ямар төвчээртэй хүн бэ бүр. Ахаа үнэхээр гайхалтай. Би л хөзөж тийм төвчгүй. Ганц л тийм хогийн шинж чанар гаргаад өөр охинтой зууралдаад тхиим бол зүгээр шууд хай X-тэй байлга. X-тагаа баймаар байгаа юм билгүй. Тийм X-тэй баймаар байгаа юм билгүй тийшээ яв. Nee X-тагаа бай. Жилийн өмнө нэг залуутай харьцдаг байсан юм аа. Би 20 настай гинэ. Тэгээд надаас 5 ах хүн байсан гэж байна. Тэгэхээр чинь 25-тай залуу байсан бахна штэ. Ерөнхийдөө 18 тагаас хойш бие даацсан стартап бизнес эхлүүлсэн альфа эрэгтэй хүн гэхүүдээ гинэ. Тэгээд мөнгөтэй машинтай гэдэл надад чин үнэртэй бас баахан юм л авч өгдөг байсан. Гэтэ хариуд нь би л бие өгч байсан да. Одоо бодохоор би ашиглуулсан биеийн үнэлэгчийг санагдаад яах вэ гэсэн байна. Бэж гэтэ ми бодлоор анханасаа тэр хүн тийм л бодолтой байсан. Энэ охин жоохон ийм охин байна. Энэ охиныг ингээд ийм юм авч өгөө мэлгчжээ. Тэгээд би энэ охинтой унтаад яваад гэж болох юм байна гэсэн санаатай байсан юм шүү. Надад л айгүй муухай санагдчих. Гэтэ ингээд үнэхээр сайн болоод ингэж араас нь гүйсэн болоо эсвэл зүгээр ашиглах гад. Гэтэ яг үнэхээр араас нь гүйжсэн бол юу нүү иргэцэн л байх байсан байх л та. Ер нь анханасаа шал өөрнүүдээр хараад шал өөрнүүд хэрэгцээгээ хангахын тулд ашигласан байна. Одоо юу гэдэг 20-тай 25-тай 2-5 насны зөрүүч гэсэн ингээ 30-тай 35-тай хүн 20-тай 25-тай хүн шал өөр шүү дээ. 30-тай 35-тай хоёр хүний хувьд бол ингээд ялгаа нь бол нэгэн бага болсон маа шүү дээ. Бараг ялгаагүй. 20-тай 25-тай хоёр хүн чинь бүр шал өөр ахгүй. 20-тай охин амар жоохон байхгүй. 25-тай хүн чинь нэгэн том залуу болсон баа. Дөнгөчлөө өөрийгөө олж яваа охин нь шүү дээ. Ер нь бол 20 нас чинь. Тэгж яахт нь ерөөхдөө тухайн үед бол ерөөхдөө охтуудын үнцгөөс бол айгүй тийм гээлхэр хардаг ахгүй. За энэ хүн надад сайн юм бах та ингээ хайрсан байна. Ингээл би энэ хүний хувьд ингээл үн цэнтэй байгаа болохоор ингээл надад ийм гоё юм авч өгч гин, надад зарцуулж гин, надад цаг заваа гаргаж гин гэж боддог. Гэтэ яг ингээд дараа нь яг бодохоор яг ингээ ухаарад бодонгууд яг тийм биш байдаг. Ерөнхийдөө эрэгтэй хүн бол зүгээр л нэг хэрэгцээгээ хангаад миний бодлооос эмэгтэй хүмүүс одоо бэлэг ярилцаанд орно гэдэг ийм зүйл амар үнцэнтэй байдаг гэж магадгүй гэж бодож байна. Одоо ингээд үнэхээр яг нандан тэгээ би энэ хүнд ерөнхийдөө сайн, энэ хүн ч гэсэн ер нь ингээд надаа сайн гэж ер нь бодсны үндсэн дээр яг эмэгтэй хүн ер нь тийм шийдвэр гаргаж тийм зүйл хийдэг байх. Тэнгүүт эрэгтэй хүний хувьд болохоор тэрийг амар тийм нэг юм бодохгүй тий. Нэг юм боддгоо. Одоо нөгөө нэг духан дээр үнсдэгтэй л адилхан. Духан дээр үнсдэгтэй л адилхан. Духан дээр үнсдэг залуу. Тэр охин өөрийгөө муухагаар мэдрэх нь аргагүй угаасаа. Нэг юм хийсэн юм шиг. Гэтэ хамгийн гол нь ерөөсөө тэгж өөрийгөө буруутгаад хэрэггүй болов шиг бодож байна. Өөрийгөө ерөөсөө тэгж буруутгах хэрэггүй. Би ийм өнгө мөнгөнд шунаад явцдаг охин хямдхан охин гэх мэтчлэнтэй тийм ерөөсөө бодох хэрэггүй зүгээр л тэр хүн муу хүн байж тээ. Би дахиж тийм хүнтэй уулзрахгүй. Тийм одоо ийм хүн байдаг гэдгийг таньчлаа штэ. Манай нэг найзад яг нэг юм болсон төг гэдэг аахгүй юу? Нэг ингээд залуу араас нь гүгээд тэгээд нөгөө охин ч болохоор за надаа сайн юм байна гэд ерөөхдөө тэр хоёр нэг тийм хөө харилцаатай байдаг гэсэн гинэ. Тэгсэн чинь ингээд харилцаж байгаа л нөгөө эмэгтэй нь
Одоо ингээд чи яг харилцаагаа ямар байгаа юм бэ? Одоо ингээд харилцаагаа нэг тийшээ болгоё шийдээ. Надаа ингээд яваад байх амар хэцүү байна гэд ерөнхийдөө тэгэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь чи ер нь ингээд үн цэнтэй биш. Миний хувьд бол чи ингээд үнэлэгдэх юм үн цэнтэй хүн биш гэж хэлжсэн гэдэг жаахгүй. Тэгээд ингээд нөгөө хүн чинь өөрийгөө амар муухагаар ингээд бодоод амар сэтгэлээр унсан гэдэг нэг тийм түүх болсон байгаа байхгүй юу? Мисгүй амар сонирн болчлаа би. Залуучуудаа эмгтэй хүнийг хайрлаа. Эмзэгхэн штэ. Та нарын ингээд хэлж байгаа үг бүрчин тэр эмгтэй хүнийг амьдруулж бас ингээд үнэхээр гундаа чадж байгаа байхгүй юу? Үнэхээр сэргээж чадна, гоё үг хэлээд хайрлаад тэр хүнийг үнэхээр ингээд одоо юу гэр юм бэ? Үнэхээр л тэр хүнийг ингээд хайрлаад чин сэтгэлээсээ байх юм бол тэр эмэгтэй хүн чинь улам бүр ингээд гоё болоод цэцэглээд бүр ингээд улам ингээд чамайг их хайрна ингээд ихснэ. Тэгээд муухай үг хэлээд за ганц л муухай үг хэлсэн байлаа гэхэд бол тэр хүчээ хизээш тэр хүний ингээд зүр сэтгэлээс арилдуу шүү. Тэ хүн чинь хөрхий ингээд өөртөө итгэл хүртэл ингээд байхгүй болно. Би одоо нэрээ тийм бах та. Жохон инсекюр эмэгтэй бол тэгээ шууд гачин болно шүү. Би нэрээ тийм бах та. Би нэрээ л юм цэнгүй бах та. Тэгээ би зүгээр л ингээл хүнд хайрлахгүй зүгээр ингээл унтаж хөвтэй явж явах хэрэгтэй бах та гэд энэ тийм бодолтой болно. Тэгэхээр хайрлж иж хайрлагддаг. Нэгнийгээс хайрл. Тэгээ үнэхээр ингээд надад одоо эрэгтэйчүүд чинь одоо нөгөө юу гэдэг штэ. Одоо чи намайг хайрласангүй чи намайг ингэсэнгүү уучлаарай тэр үгээ эхлээд тэр одоо үйлдэлээ эмэгтэй хүндээ үзүүлээ. Эхлээд тэр эмэгтэйдээ тэр үнэхээр хайртай тэр санаа тавьдаг бүх юма эмэгтэйдээ мэдрүүлж иж тэр эмэгтэй хүн чинь зөрүүлээд чамд тэр сэтгэлээ бүр ингээд хязгааргүй цацдаг тийм хүмүүс шүү. Тийм шүү. Тийм ээ. Одоо бүгдээрээ одоо подкастын хамгийн сүүлийн хэсэг болох манай найз гадаад хүнтэй үерхэх, гадаад хүнтэй байх ерөнхийдөө яг ямар хөө байдаг вэ гэсэн талаас нь хөнгөн ярилцчихъя те. Энэ дээр нэг залруулга нэг юм хэлээ. Нэг фэйсбүүк дээр тийм марсаа ахгүй юу? Энэ одоо юу октод тест нэр гадаад залуучуудтай л хөрхүүлстэй амар гоё юм бой сайхан амьдардаг гэдэг ямиг харуулад маруулад өстө нэр мөнгө авчаад ийм хийдэг эдэр бидэр гэх тийм марсаа ахгүй. Ерөөсөө тийм байхгүй шүү. Тэгээд үнэхээр л нэг хайртай дуртай гэж. Тэгээ хайртай дуртай гээл нэг болох гээд явсан тийм түүх байдаг байгаа шүү. За зулаагаа өрье. За өөрийгөө танилцуулна уу? За сайн байцгаана уу? Намайг Мөнгөн Зул гэдэг. Тэгээд би Хятадд 1 жил сурж агаад амралтаараа ирсэн байгаа. Тэгээд тэр хугацаанд гадаад хүнтэй үерхсэн. Тэгээд тэр нь яг ямар байсан талаар ингээд хоёр найз хаан подкастт анхны сочноор орж байгаадаа баяртай байна. Ерөнхийдөө таарч үргэлж тэр удлаа. Анх яаж танилцсан бэ? За бид хоёр болохоор яг би 9 сар сургууль дээр очиод 9 сар танилцаад тэгээд ер нь бол 7 сар хүртэл ингээд яг цуг үерхлийн харилцаанд байжгаад тэгээд Монголд би ирээд 8 сар 9 сар салж исэн. Тийм төвхтэй. За. Тэгээд анх танилцчихсан болохоор Монголоос дөнгөж ингээ аавынхаа гэрээс ингээ дөнгөж гараад ингэж өөрийгөө ингээ олохын тулд ингээ гадагшаага яваад сурах гад явсан. Тэгээд тэр хугацаанд дөнгөж сургууль дээр очиод тэгээ маргааш нь би тэр экстэйгээ танилцчихсан байхгүй юу? Тэгээ юу зүгээр бид хоёулаа хараад л ингээд камераар оронгоо жоох юу байгаад. Тэгээд тэгж танилцчихсан заяа. Тэгээд анх харахад болохоор би ингээд Монголд ингээд нэг тийм олон гадаад хүмүүс байдаггүй. Тэгээд тийм болохоор надад аюу сонирхолтой санагдчихсан. Би ингээд угаасаа л сурж байхдаа амар олон дурсамж бүтээн гэж бодож очсон. Тэгээд танилцаад ер нь бол тэгэл ер нь сургуулийн гадаа ингээд доормын гадаа ингээд зогсож байхад нь аюу өндөр хүмүүс нөхгүй юу? Тэгээд надад амар гоё эргэтэйлэг энерги нь ингээд амар өндөр санагдаад тэгээд би анх өөх ямар давгүй юм бэ гэж бодчихсон байхгүй юу? Дэжгүй дам шиг. Тэгээд бид хоёр ч 9 сарын дөнгөж эхлэлээр дөнгөж сургууль дээр очиж уулзаад тэгээд ерөнхийдөө бол айгүй хурдан situationship байжгаад situationship гэжтэй зүгээр харилцаанд байжгаад айгүй хурдан үерхсэн. Гадаад залуучууд Монгол залуучуудаас ялгаатай байдаг нь болохоор миний хувьд тэд нэр ингээ хитрхи эрхчлөлтэй бусад ингээ хүмүүсийг ойлгохдаг өөртөө ч гэсэн хувийн орон зай өгч чаддаг. Монгол залуучууд болохоор дандаа ингээ цуг байхыг хүсээд байдаг юм уу? Эсвэл надад таарсан үнэл тиймээс махалтаа гэхгүй. Тэгээ тиймэрхүү дүү байжсэн. Ялгаа нь бол юм байсан. Бэрхшээлийн хувьд ярих юм бол дөнгөж ингээ гадагшаага очиж байгаа. Тэнгүүд хэлний хувьд жоохон бас бэрхшээл байх хувьд байгаа. Айгүй хурдан ярьцдаг. Би тэр үед ингээд гацчихдаг байсан байхгүй юу? Тэгээд тэр бол нэгдүгээр асуудал байсан. Тэгээд хоёрт нь болохоор тэр хүний бүр өссөн орчин бүр шал өөр ус. Би болохоор ингээд Аз хүн ингээд шал өөр Монголд ингээд өссөн.
Тэнгүүд гэр бүлийн хүмүүжил тэр улсын соёлыг нь би сайн мэдэхгүй. Тэгээд тиймэрхүү асуудал бас ер нь бол байсан. Хамгийн анх зөө одоо гадаад хүнтэй үерхэж байгаа гэдгээ одоо гэрийнхэндээ мэдгэтгэд гэрийнх нь яаж хүлээж авч ирсэн бэ? Ар гэрийн байдал ер нь хэрэгт нөлөөлсөн бэ? Би болохоор гэрийнхэндээ яг үерхэж хятадтай хугацаанд ерөөсөө хэлээгүй юм. Тэгээд Монгол руу 100 цуг аваад ирье гэж бодоод тэр үедээ би яг хэлчихсэн байхгүй юу? Тэгэхэд бол манай аав ээж ер нь бол нэг тийм амар бол дургуугаар бол хүлээж аваагүй. Манай эмээ өөч гэсэн амар хөөрхөн ингээд борзон хараад амар хөөрхөн хүлээсэн байсан. Тэгээд гэтээ яг тэг хөрхи виз нь гараагүй л тийм. Монгол руу визтэй юм уу? Тийм Монгол руу визтэй шүү дээ. Визтэй юм уу? Тусгаар тогтсон ус үлгээд. Тэгээ ер нь бол манай гэрийнхэн бол айгүй хөрхөн хүлээж авч ирсэн. Нэг тийм амар чи ингээ заавал монгол хүнтэй ингээ үерхэх ёстой, суух ёстой гэдэг тийм ерөөсөө юугаар биш. Тэгээд угаасаа тэгээд хүмүүсийг манаа болохоор хүмүүсийг ер нь бол таниад мэдчих. Тэгээд яг хүнтэй суух үедээ суух хүнээ ингээ зүв сонгох ёстой гэдгийг надад ингээ багаас нь ингээ ойлголоод өгсөн болохоор ер нь бол гадаад хүнтэй үерхэхээр тийм амар орол хүлээж авч байгаагүй. Сүртэй хүлээж аваагүй. Нөгөө нэг хэлний тал дээр айгүй бэрхшээлтэй гэсэн шүү дээ. Юу асан болоо. Одоо жишээлбэл монгол хүнтэй ярих шал өөр шүү дээ. Одоо хурдан яриад. Тэнгүүд тэр тал дээр нэгэнтээ маш сайн ойлголцож чадахгүй. Маш сайн ярилцаж чадаагүйгээсээ болоод бас тэр нь дамжирсаар агаад бас нэлийн үйл ойлголцох болох. Монгол залуучуудаас яг юугаараа ялгаатай надад санагдсан сайн мэдэхгүй л юм л та. Ер нь бол зүгээр анхны сэтгэлдлээр угаасаа ер нь бол нэг ялгаа бол байхгүй л гэж хэлээ. Тийм. Тэр хүний ерөнхийдөө тэгэл сэтгэхүү яаж өгсөн ер нь тэрнээсээ л шилчгансан сонин залуучуудаас байгаа. Үнэхээр гоё залуучууд бас байгаа. Кул. Ямар нэг юм болоход ярилцаж хийдэ, асуудлаа шийдэ гэд ер нь ингээд асуудлаас зүгтах биш. Ингээд нэг хамтдаа шийдэ, гарц гаргалгаа олъё гэдэг залуучууд бол хамгийн nice шүү. Нөгөө нэг асуудлууд гэсэн шүү дээ. Би яагаад ч юм ингээд хятад байж байхдаа хятад хүмүүсийн ингээд бодлоос нь би ингээд айдаг байсан. Ингээд цуг ингээд годомжинд ингээд хөтлөө талхаж яхад ингээд хятадууд ингээд над руу үнэхээр амар мунхаж ихсэн харсаар хардаг байсан байхгүй юу? Тэгж яхад нь би ингээд гараа ингэж аваад амар тэр хүнд бол амар мунхай сэтгэл үлдээсэн л халтаа тэр тухайн үедээ. Гэтэ тэрийг ярилцаа шийдсэн болохоор ингээд намайг ингээд гоё ойлгож өгсөн. Тэгээд ер нь л ингээ хүмүүсийн ингээ харцнаас нь би ингээ амар ер нь травматцсан байсан байхгүй юу? Над руу ингээ хараад ингээ намайг угаасаа Аз хүн болохоор ингээ хятад хүн л гэж бодож байгаа. Тэгээд ингэнгүүт ингээ муухай хараад нэг 50-тай ингээ хүмүүс ингээ над руу ингээ амар муухай харж байгаа надад ингээ амар хэцүү санагдаад тэгээд сургууль дээр ч гэсэн ингээ явж байхад ингээ хятад ингээ гадаад хүмүүсийн бичлэг ингээ амар ингээ шууд ингээ хийгээд идэг байхгүй юу? Тэнгүүд ингээ манай үеийнхэн ядаж ойлгох юм болов уу? Хятад эдгээр нь уцаа ингээ нууцаар ингээ бариад бичлэг хийгээд идэг байсан надад ингээ амар муухай санагддаг байсан байхгүй юу? Тэр яар тэнийг юм. Харин тийм. Тэр яагаад яг тэгээд ямар сони. Үгүй. Хоёр хүн хоорондоо тохиролцоод үерхэд хайрлалцаж дурлцж яхад одоо эргэн тойрны хүмүүс юу вэ гэдэг. Амар та нарт ямар хамаатай бэ? Сонирхолтой санагдсан юм бах та. Харин тийм. Ингээ хүний мод дурлахаар амар гоё юм болов. Тийм. Тэгээд би тэгээ Монголд ингээ давчрын гэдэг шийдвэр гаргацсан бахта бас айжсэн. Монголчууд бас хятадтай бас адилхан зан гаргах нь угаас ойлгомжтой. Гадаадуудад муухай ингээ дургуй харцаад идэв юм санагдахгүй юу? Тэгээд тийм болохоор авчраад ирэхэд нь монголчуудыг ингээд юм муухай хүмүүс байна гэдэг сэтгүүтээ ингээд болгоод явуулчих үедээ гэдгээс бас айжсэн. Гэтэ миний бодлоор монголчууд айгуу гайгүй байт юм санагдах юм. Тийм энэ жил амар олон хүмүүс ингээд гадаадаас ороод ирсэн байсан. Тэгээд ер нь ингээд хараа явж хахад ер нь монголчууд айгуу дайггүй харьцажсэн шүү дээ. Тийм. Монголчууд ер нь тэр тал дээр айгуу дайггүй болсон тийм. Racism нэх байхгүй. Эцэг эхчүүд эмээ өвөө мөн өнөр яг нөлөөлдөг хүмүүс байгаах гэж бодож байна. Одоо нөгөө нэг цусаа бузарлаа гэдэг л юу гэдэг лээ. Цусаа бохирдууллаа. Өстө өөр хүнтэй өстө сууж болохгүй. Өстө монгол хүнтэйгаа л суу. Өстө цусаа цэврээр нь байлга. Яг уу нэг талаасаа энэ зөвлөлтөө үнсэрхэг үзэлтэй. Нэг талаасаа зөв. Гэхдээ ерөнхийдөө орчин үед бол хамаагүй шүү. Ягаад тэгэхээр нэгэндээ хайртай дуртай болгож бүтээж байгаа бол тэгэл хоорондоо л тэр хоёр хүн болж үтсэж байхад бол хамаагүй л гэж бодож байна да. Бус түнд бол ямар ч хамаагүй ямар ч байдлаа явахгүй. Тэгээ ер нь бол энэ подкастыг октод маань барыг өглөө ингээл нүүр мөрөө бодож байхдаа сонсоод гэрээ цэвэрлж байхдаа аягаа угааж байхдаа сонсох гэж би бодоод байгаа шүү дээ. Би өөрөө ихэнхдээ тэгдэг болохоор. За. Дууссан сонсон хүмүүсийн бол маш их баярлалаа. Дараагийн подкастаа иргэн уулзцгаая. Чаналынхаа нэрийг сайн мэдгүй байгаа. Одоохондоо тэгэл нэг өөр нэртэй явж нэрний recommendation-аас комент хэсэгт бичээрэй. За тэгээ лайк болон subscribe дараарай. Баярлалаа.
удахгүй илүү олон сонирхолтой бичлэгүүд орох болохоор лайка дараа, саба дараарэ.